хүн төрлөختний ялангуяа залуу үеийн бас зөв амьдралыг хэвшил ингэж болсон байх шүү. За. Тэгээ энэ саяны хэдэн зүйлийг бол анхаараарай. За дараагийн зүйл энэ оюун ухаан боловсролын энэ асуудал хамгийн их чухал. Та бүхэн бол яг ижил төвшнөөс одоо гарч байна. Яг нэг одоо эргээс энэ одоо 4 сарын одоо хэдхэн сарын дараа нэг ижил эргээс нэг гараанс ингэ явж байгаа байхгүй. 10 жилийн дараа бүгдээрээ өөр төвшөнд ингэ байна. За хамтдаа явахын тулд та бүхэн энэ том оюуны далайгаас юугээр хутгаж энэ оюунаа одоо хооллох вэ гэдгээ өөртөө хариулт авах хэрэгтэй. Маш их одоо юу яах хэрэгтэй? Мэдлэгээ нэмэх хэрэгтэй, өөрийгөө дайчлах хэрэгтэй, илүү их зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Ер нь энэ хөдөлмөр гэдэг бол агуу хамгийн одоо чухал зүйл. Би энэ дээр одоо Макс Зукерберг гэж за энийг бол яг би Facebook-ийн үндэслэгч тийм ээ. Энэ залуу бол өнөөдөр бараг 30 хүрсэн үгүй юу? Times сэтгүүлийн 2010 оны хүн болсон байгаа. Гэхмэчлэн энэ залуу бол өнөөдөр энэ дэлхий дээр байгаа олон сая иргэдийг залуучуудын хооронд нь холбосноор тэр бүмтэн болсон байна. Нөгөө талаас нь бид нарт яаж энэ мэдлэгийг хоорондоо солилцох маш том одоо гүүр ингэж болгож чадсан байна. Томас Эдисон гэдэг та бүхэн одоо физик хичээл дээр үзэж байна уу? Физик хичээл дээр энэ хүн бол телеграф нөгөө анхны энэ утсыг нээсэн маш их одоо чармаалт маш олон удаа ингэж өөрийгөө сорж бүр шантрах үе байсан. Гэхдээ тэр хүн шантраагүй энэ анхны одоо энэ холбооны гар утсыг нээсэн байгаа. Өөрийн телефоныг. Хоёрдугаарт энэ Эдисон бол энэ гэрлийн чийдинг нээсэн. Хэдэн удаа туршиж үзсэн гэж бодож байна. Өмнө нь бол хоёр хүн нээсэн байдаг. Гэхдээ дандаа практик дээр бол цааш явж чадаагүй байдаг. 9700 удаа ингээд туршаад дандаа практик дээр ингээд гэрэл нь хагардаг ч юм уу ямар нэгэн тийм үйлдэл буруу байсан. Тэгээ 10 мянга дахь туршилт дээрээ тэр хүний ордлого амжилттай болж өнөөдрийн энэ одоо ламп гэрлийг бол анх ингэж үүсгэж чадсан байгаа тийм ээ. За дараагийн зүйл бол энэ Starbucks гэдэг энэ дэлхийн дахины маш том айгүй одоо кофе шоп байдаг. Тэр кофе шоп бол одоо 60-70 оронд 2000-3000 тийм одоо брэнд салбарууд ингээд үүссэн байгаа. Тэгээ тэр үүсгэн байгуулах залуу анх тэр бизнесээ эхлэх гэж тэр цусгай зөвшөөрлийг пермишн гэдэг тэр цусгай зөвшөөрлийг авах гэж маш олон тийм одоо бэхшгшээ сааттай тулгарсан. Өөрийг нь ойлгохгүй, бизнес санааг ойлгохгүй. Тэгээ үнэхэрийн одоо олон зуун дахин тэр ордлого хийж байгаа тэр өөрийнхөө тэр бизнес санааг зөвшөөрлийг олж авч чадсан. Тэгээ өнөөдөр энэ бол одоо энэ дэлхий дээр байгаа ихэнх хүмүүсийн хамгийн амттай одоо тэ уудаг кофе болж ингэж чадсан байгаа. Энийн ард юу гэж хэлэх гэж байгаа гэхээр та бүхэн өнөөдөр амжилтын 99% нь хөдөлмөр 1% нь өгдүүлээ. Авиас гэдэг шүү дээ. Тийм учраас ерөөсөө нь улс орны нууц энэ Америкийн одоо Америк гэдэг бид нар одоо үлгэр жишээ энэ дэлхийн хөгжилтэй орн байна. Азийн улсад бол Сингапур гэдэг одоо нэг том улс байна. Тэгвэл энэ улсуудын хөгжсөн түүх нь ерөөсөө хүнээ босруулсан хүмүүс нь жинхэнэ хөдөлмөрч чадсандаа нууц нь оршиж юм а. Тийм учраас та бүхэн энэ хөдөлмөр гэдэг зүйлээс бол тийм ээ хизээч битээ үргэлж одоо тийм ээ хөдөлмөрлөө гэсэн энэ санааг бас та бүхэнд хэлж байгаа. За гэр бүл хүрээлэн буй орчин та бүхний одоо амжилт харахад маш их чухал нөлөөтэй. Тэгээ сая бол хэллээ тийм ээ одоо 21-р зуунд би бас далаа багшийн хэлсэн үгнээс хэлээ л да. Далаа багш хэлсэн байгаа. 21-р зуунд боловсрлоос гадна хүмүүс хоорондоо эндрэнгүү бие биенээ хайрлах тийм ээ. Бие биенээ одоо хүлцэх энэ зүйл бол хамгийн чухлаа гэж хэлсэн байгаа. Боловсрлоос гадна. Тийм учраас та бүхэн өнөөдөр сая эхлэхэд бие биендээ их гоё тэврээд халуун дотн энерги өгж гинэ гэдэг маань яг энэ жишээ өнөөдөр амьдралдаа яг тийм зарчимтай амьдрах хэрэгтэй. Бие биендээ хайр түгээж тийм бие биенээ хүлцэж биенээ уучлж илүү их гоё одоо сайн сайхан зөв хандлагатай амьдрах энэ чиглэлээр бас хандах хэрэгтэй. Мэдээж гэр бол гэдэг бол хамгийн одоо чухал юм а. Би гэр бүлээ их нэртэй захиа өгж байсан. Одоо би маш сайхан гэр бүлтэй хүүхдүүдтэй хоёр дахь захиан та нарт. Гэхдээ энэ бол хайрын захиа биш. Та бүхнийг одоо тийм ээ сайн хүн болоосай тий. Үнэхээр одоо зөв хүн болоосай гэдэг хоёр дахь захиа. За ингээд энэ гэр бүл гэдэг бол үнэхээр одоо чухал юм орчин юм а. Нэг зүйл энэ дээр хэлье. Тэрийг бол жишээ татчих болохгүй гэж манай бас энэ залуучууд хэлжсэн. Юу гэхээр ядуу одоо юу гэдэг боломжгүй гэр бүл төрж болно. Боломжгүй та чи тийм ээ. Гэхдээ чи ядуу амьдарч болохгүй. Ойлгосноо? Ядуу амьдарч болохгүй. Ядуу одоо үхэж болохгүй.
чиний ард дахиад нөгөө чиний дараагийн үе үр хөвгтүүд чинь тийм ээ чиний одоо дараагийн хүмүүс залгамжлаа шүү дээ тийм үстэй. Тийм учраас чи боломжгүй гэр бүл төрж болно. Гэхдээ чи сайхан амьдрах хэвээр тийм ээ сайхан өв удам дараагийнхаа үедээ яг үлдээх хэвээр. Ингээ бүгдээрээ сайхан амьдрцгаая. Бүгдээ дахиад нэг алга ташчих бас. За амжилт гаргахад гэр бүл төрөлн борчин чухал юм байна гэж. За энэ санхүүгийн эрхчлөөг би энийг зориуд бас төлхөр үг болгож оруулсан байгаа. Ер нь амжилт гаргахад сайн сайхан амьдрахад энэ санхүүгийн эрхчлөө гэдэг үнэхээр чухал. Маш чухал. Хичнээн гой мөрөөдөлтэй байгаа, хичнээн гой зорилготой байгаа тий. Энэ юунаас үүсгэхээр энэ нөгөө хард work буюу хөдөлмөрөөс үүсэн. За энэ санхүү сайн сайхан амьдрах энэ их усүр. Тэм учраас та бүхэн санхүүгийн эрхчлөөнд үнэхээр хүрэх ёстой. Хүржээж өөрийнхөө мөрөөдлийг биелүүлнэ. Хүржээж өөрийнхөө амжилтанд хүрнэ. Тэм учраас энэ санхүүгийн эрхчлөөний талаар илүү их та бүхэн магадгүй одоо оюутан болоо тий. Илүү их судлаараа чи ямар ч мэргэжил сонгож болно. Ямар ч мэргэжил сонгож болно. Гэхдээ яг хоо санхүүгийн эрхчлөө гэдэг зүйл бол баш их амжилт гаргахад бас чухал их нөлөө үзүүлнэ шүү гэдгийг хэлчихсэн. Тэгээ энэ дээр бол мөнгөтэй холбоотой асуудал. Мөнгийг олох, мөнгийг үрэх, мөнгийг хадгалах гэсэн энэ гурван үгийг бас зориуд тогтоож аваарай заяа. За ингээ нөгөө залуу дахиад гараад ирлээ. Мөрөөдлөө биелүүлэх тийм ээ. Мөрөөдлөө биелүүлэхэд өнөөдөр чиний сонголт хамгийн чухал. Чиний сонголт би захиандаа бас хэлсэн байгаа. Мэдээж аавчтайгаа зөвлөх хэрэгтэй, багштайгаа зөвлөх хэрэгтэй, найз нөхдөйгөө зөвлөх хэрэгтэй. Гэхдээ чи зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй. Чи хэн болох гэж байна те? Хэн байхыг хүсэж байгаа юм? Би тэгээд та хэдэд нэг энэ лекцийма бас ингээд бэлтгэж байхдаа энэ 4-5 жилийн өмнө миний гар ноорог байна л да. Тэгээд энэ дотор та нарыг хэлсэн энэ санаанууд энэ сэтгэлгээний хувьсгал сэтгэлгээ одоо эдийн засгийн хөгжил за тэгээд энэ open mind буюу чөлөөтэй сэтгэх за энэ мөнгөтэй харьцах ерөнхий цаг хугацаа энэ цаг хугацааг ашиглах цаг хугацаа бол мөнгө ч гэдэг юм уу энэ бүх зүйлүүд энэ нооргон дээр бас ингээд тэмдэглэгдсэн байна. А тэгээд дээр мөрөөдөлтөд хүрэхэд надад би өөр данзаараагүй надад нэг сайн чанар бас хэвлсэн байна. Би энийг зориуд бас дүүнэртэй зориуд хэлье гэдэг. Би жил бүрийн санамсаргүй жил бүрийн 1 сарын 1-нд юм уу 12 сарын 31-нд жил бүрийнхэн төлгөө ус бичдэг юм байна. Жил бүр те ингээд энэ жил ер нь юу амжуулах вэ гэдэг. Тэгээ ингээд энд надад ингээд 20-од чагсаалт ингээд байна л да. Гэхдээ ах нь одоо юу гэдэг би анх энд орж ирэхдээ төрийн албаагч аймгийн засгийн хамгаалалтын газарт мэрэгчлэнээс ингэж ажиллаа ихсэн. Гэхдээ би аймгийн иргэдийн хурлын дарга болно гэж би мөрөөж энд бичээгүй. Ажлаа сайн хийнэ гэж мөрөөж бичсэн байгаа. Ажлаа сайн хийхстэй гэж. А хоёрдугаарт нь энд би Америкт явж юм уу энэ баруун орнд сурнаа гэдэг ингээд энэ дээр бичсэн байна 7 онд. Тэгсэн чи энэ хизээ биелсэн гэж энэ 11 онд биелсэн байхгүй юу? Тэгэхээр энэ шууд бичээд биелдэг юм байна те. Энд Америк явахаар чи нэгдүгээр нөгөө санхүүгийн эрхчлөө юу чамд мөнгө хэрэгтэй, хоёрдугаар тэр Америкийн өөрийн боловсролын тийм ээ шаардлага юмнууд байх хэвээр мэдээж хэлний одоо боловсрол мэдлэг байх хэвээр. Ингээд чи мөрөөдөлтөд хүрэхэд бол наан нь бас нэг хийх юмнууд байгаа өстэй тийм ээ. Тэгэхээр тэрэндээ хүрсээр байж байгаа би 2001 онд яаж чинь 4 жилийн дараа миний бас мөрөөжсэн юм биелсэн байж тээ тийм ээ. Тэгвэл дахиад өнөөдөр би мөрөөдлөө биелүүлсэн учраас дахиад өөр юм өссөн шүү дээ тийм ээ сайн сайхан. Магадгүй та нарт туслах гээд өнөөдөр би туслах гэсэн энэ мөрөөдөл маань одоо хэрэгжиж эхэлж байна. Тэгэхээр энийг мөрөөдлөө биелүүлэхэд бол зүгээр мөрөөдөд орхиш хэрчмээр ингэж төлөвлөж явах хэрэгтэй гэдэг энэ санааг энэ дээр зориуд хэлж байгаа маа. Манай сайн цагаан сумын хэсэг дараа баян сан дарга ирсэн байна, орлогч дарга ирсэн байна. Бид нар ярьж байгаад энэ хажуудлын талбайг Wi-Fi орчин болгоно энэ хажуудлын орчин тийм ээ. Хажуудлын орчин болгоно. Хоёрдугаарт нь магадгүй дараа 5 оюутан болчоо ирэх чинь 3D кино театр тийм ээ. Тийм зүйлийг бас ингээд санаачлан олон зүйлүүдийг одоо ирээдүрүүгээ харсан ийм зүйлүүдийг бас хийхээ бас амлаж энэ одоо юун дээр бас сюрприз болгож хэлж байна гэж. Одоо та бүхэн нэг тараас нэг хуудсан уу те? Онгоц те? Бараг хийцэн байгаа. За энийн дээр бүгдээрээ одоо ингэн заяа. Энэ маш их үнцэнтэй юм болно мөндөө. Энэ онгоцон дээр Open Mind 2013 дундуур би ирээдүйд чи ирээдүйд хэн болох юм? За ингээд энэ дээр би бас тусалцаа өсөх зорилгоор мөнгө толгойгоо найзаагаа дуудъя. За ингээ заавар байж байгаа. За онгоцоо ихээс өмнө энэ маш чухал зүйл байгаа. Эхлээд энэ нэг хүснэгт байгаа шүү дээ. Овгны сургууль анги гээд энийг бүгдэх хэрэгтэй байгаа. Дараад нь ирээдүйд би гэдэг дээр ирээдүйд хэн байхаа бичнэ. Ямар мэрэгжил эзэмшсэн те 5 жилийн дараа
ойролцоогоор 5 жилээр бодчих. Ягаад бол бид нар 4 жил их сургууль сурна. 5 жилийн дараахад бид нар ихэнх нь ажил амьдралын гарантаа золгоцсон байна. Тийм учраас 5 жилийн дараах өөрөө яг ийм байна гэдгээ яг нь бичих нь байна. За ингээд энэ бичгэд чинь 1 минутын хугацаа өгье. Done me and you bet I felt it. I tried to be chill, but you're so hot that I melted. I fell right through the cracks. Now I'm trying to get back. Before the cool done run out, I'll be giving it my bestest, and nothing's gonna stop me but divine intervention. I reckon it's again my turn to win some more. Чиний мөрөл энд байгаа. Урд сууж байгаа хүмүүс нь хойшин шийдээд, хойд сууж байгаа хүмүүс урагшаа шийдээд, тэн сууж байгаа хүмүүс яг хоо ийшээ шийдээд та эдрүү бас хүмүүс шийдэх хэрэгтэй байхгүй юу? Энэ хой дээр сууж байгаа хүмүүс эсвэл би эндээ шийдэх хэрэгтэй юм уу? За ингэн эхлээд шийдэхдээ бүгдээрээ нэг командаар зэрэг шийдэх хэрэгтэй байгаа шүү. Манай зурагчид бас бэлдээрээ ягаад гэвэл бид нар Монголд анх удаа маш олон онгоцыг нэг дор нисгэж чинь шүү дээ. Нэг хүн өөрийнхөө онгоцыг шийдсэн чинь буцаад нэг онгоц ирэхээр тэрийг нь яг нь аваад дурсгал болгоод хадгалах нь байна. Тэрэн дээр чинь Facebook гэж хаяг мэж хаягуул байгаа шүү дээ. Фрэнд реквест явуулаад найз болоод оюутан байхдаа яг нь үерхэн нөхөрлөн те сайхан андууд байна. За ийм зорилготой зүйл байгаа шүү. Энэ маань яг нь гоё үстэй. It cannot wait. I'm sure there's no need to complicate our time. Бүгдээ би энэ чиний бүгдийнхээ нэг бэлдсэн мөрөнд тийм ээ. Бүгдээ биелээсээ аюулгүй харагдчихаа тийм ээ. Бүгдээ мөрөнд биелээсээ. Загвичийн хэмбоко бүршийдсэн бахаа явж ингээд мөрөндөө үнж байгаараа зөвхөн амьдраарай. Өөрийн амжилтыг өөрийн гараар бүтээцгээе чигээ ингээд баабд баярлалаа. Гэгээн улсын одод 2013 оролдооны шилдэг оролцогч Эрдэмийн далай цогцлбор сургуулийн 8 дугаар ангийн сурагч Ван Зэрэгчийг та бүхнийхэн өмнө урин залъя. Дундгой аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Дундгой аймгийн иргэний хөгжүүлэх одоо энэ бодлого нэг одоо гаргая гэсэн томоохон зорилт төвшүүлж ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол манай Дундгой аймгийн төдөө Монгол улсын ирээдүйг болсон 800 гаруй одоо сурагчид энэ жил ерөнхий сургуулийн сургууль төгсөж байна. Энэ бол Дундгой аймгийн ирээдүй. Тэм учраас эдийн зориулсан мэргэжлийн зөв сонголтын туслах зорилгоор бид нар энэ open mind гэдэг энэ Монгол улсад анх удаа юм одоо өргөн хэмжээний
арга хэмжээ зохион байгуулж байна. За энэ хүү арга хэмжээнд